Хангайн талын эвэрхэн салхитай хурд зэрэгцэн тавих энэ машинд Архангай аймгийн Үзий цумын Саахалтай айлын аавууд 6 настай Балчир Хүрстэйгээ сумын төвийг зорж аваа. Цэцэрлэгт явж байгаагүй малчдын энэ хүүхдүүд гэр бүлийн орчинд сургуульд бэлтгэх хөтөлбөрт хамрагдан энэ зуны турш аав ээжийнхээ тусалцаатай гэрээр заах сургалтын 10 багцыг эцэх болжээ. Манай киноны гол баатар үүрийн цолмон өнөөдөр 7 дахь багцаа сольж авахаар сумын төвийн сургуулийн номын өргөг зорж аваа юм. Мөөжм багцсан таалагдсан байна бай. Багцаа манай хоёрын хэд дугаар багцсан юм бэ? 6 дугаар багцсан. 6 тий. Одоо 7 гадилтай багц дээр бүр янз нь штэ. Одоо нөгөөх нь хүүхдийн сонирхол татсан 6 гадил дээр 2 гадил нэмэхээр миний хүү хэдэн гадилтай болгонгууд чинь 8 гэдэг тоомоо болоод эхэлж штэ өөр тийм ээ. Хоёрт дүүгдээ хүртэл зааж өгөөд төрөг нь тэнд хоорондоо тоглоод ах юм штэ. Дэгдээхэ шиг дэрүүч хөрсөн тохойн чинээ энэ балчирхан хүүхдүүдийн дааж ядан яваа энэ савнд тэднийг бага ангид анхлан суралцахад дэмжлэг үзүүлэх сонирхолтой ном тоглоом, дуу шүлэг гээд хэрэгтэй бүхнийг нь сонирхолтой аргаар боловсруулсан хөтөлбөрийн багцсан байгаа. Хамгийн ихнээсээ би аав том хүмүүсийнх нь өргөнд ороод би төрөө жоохон хүүхдүүдийнх нь хичээлийн өргөнд орсон. Тэгээд хичээл ном зааж өгдөг юм байлээ. Тэгээд тэндээс зөндөө олон юм сурсан. Тэнцээ мөөжөг тэгээд 10 хэдэн хүүхдээ лээ. Тэгээд багш надад юм хэлж өгсөн. Хүүхдүүдээ хичээл дээр сургууль дээр очихдоо ухаантай байгаарай. Тэгээд онц сураарай, мураарай гэсэн. Юу гарч байна? 13. Олоодоор өөрийн нэмтэр хэд вүлээ? Хүүхдүүд аав ээжээрээ үлгэрийн ном уншуулснаа, шүлэг дуу заалгаснаа, бүр зарим нь тоо бодож үсэг бичиж чаддаг болсноо ам уралдуулан ярьж байгаа хэдий ч номын өргөөний багшийн гинтийн асуултанд заримдаа бүдэрнэ. Юмыг хурдан хүлээн авч хурдан мартах гинэн томоогүй энэ Балчир Хүрсийн залуухан аав ээжид ч ур чадвартай багш нарын ухаалаг зөвлөгөө тус болж хичээлээс хичээлд туршлагатай болж байгаагаа өөр хоорондоо ярьж зөвлөн дараагийн шинэ багцын хичээлийг төрүүчийнхээс юугаараа өөр болгож сонирхон бас хүүхдүүдийнхээ сурах гэсэн урам зоригт баярлсан сэтгэл нь хугацаа хожиж хурдан заахыг яаруулна. Төрүүчийн 2 хүүхэд маань одоо 5 дугаар ангид суралцдаг. Манайх хөдөө хаслагдсан байсан тэр хоёрыг одоо цэцэрлэгт хамруулж чадаагүй. Шууд 1 дугаар ангид оруулсан. Энэ жил энэ одоо бага бандаа манайх энэ багцад хамруулад одоо 9 сарын 1-нд хүүхдээ ангид нь оруулж өгч байна. Манай энэ хүүхд төрүүчийн 2 ахаавд бол одоо маш их нээлттэй болсон. Одоо хүнтэй харьцаж сурсан, нүүр нь одоо бас хагарсан. Тодорхой хэмжээний үүгээрээ баялган дээсэлсэн. Хадгалаад одоо энэ багцад хамрагцнаас өнг ялгад сурсан, хэлбэр дүсж ялгад сурсан маш их агц дэвшилттэй одоо энэ сургуульд олж байна да өнөөдөр 1 дугаар ангид. Өсөөдрийн дуутай. Энийг яач юу вэ? За энэ 3 номерын багц. Хоёр энийг одоо авч судлана. За энэ дээр номнууд байгаа юм чинь. Гой үлгэрийн номнууд. Ямар үлгэр мэдсэн тэрийг надад ярьж өгөөч дараа нь заа юу. За энэ 2 тоглоом. За энэ 2 картаа тавьж ингэж тавьж байгаа. Тэсний дараа эднэрийг ингээ өрөөндөө байрлуулна. Өрөөнд байгаа юмнуудаа байрлуулна тий. Энэ багцыг чи авч судалчаад үлгэрээ сайн сурч мэдчихээд байна шүү. За ёо. Заавал гэсэн. За. Зөндөө хөтгөр сурч ирээрэй. За ёо. За. Энтэй чинь ингээд хамт гэр бүлээр хамт ажиллахаар нэгт гэр бүлийн харилцаа дотнос эхэлж байгаа. Хоёр хүүхдтэйгээ ярьж суулж байгаа. Ямар юм ярьж болох вэ? Гуравцын энийг үзсэн хүүхдүүд чинь өөрснөө аав ээжтэйгээ хүртэл аятайхан харьцдаг. Адаглал номон дээр нь эдгээр чинь эхлээд гараа яаж угаах вэ гэдгээс эхэлсэн байна. Бараг энэ багц чинь эхнээсээ ахуулаад. Тэгэхээр хүүхдийг маш сайн төлөвшүүлж өгдөг. Энэ ямар гэж юм бэ? Дээр нь эцэг их нь хүүхдээ зөв болгох харьцахгүй бол эргээд бараг хүүхдээ загнуулах юм байна. Мэддэг өгж байгаа байхгүй юм чинь. Хоёр одоо ингээ үедээ явах уу? Тэр ч удаа харин тэ 10 хоног энийгээ судалж аваад орж ирэх хэрэгтэй. за сандалтаараа хөлөө доош нь буулгаад гараа ингээ урдаа ихвэд ингээ сургуульд чи ингэ суудаг штэ миний. Үгүй тэгэж яг ингээ тэгшин суудаг штэ.
Ингээд Яг тэгж суудаг. Тэгээд балаан бариад Багш орж ирээд сайн байцгаана уу гэж хэлдэг үлээ. сайн байна уу? баруун гараа энэ гаран дээр байлгадаг чинь эхлээд төрүүлээд энэ гараа авангуудаа балаараа бичнэ. Энэ гараа яг энэ номоо нугалахгүй, дэвтрээ нугалахгүй гэдэг энэчнээ тавих ёстой байхгүй юу? За юу. Би энэ номноос их олон юм сурсан. Аав ээжтэй та өөрөө багш гэдэг жижигхэн номыг өгөх юм байлаа. Өөрөө энэ том номыг үзэн энийг манай сургуулиас дамжуулж өгсөн. За шар өнгө. За чи зургаан үтгсэн юм уу? Муур байна, пүүз байна, улаалцган байна. Заана. Заана энийг аваарай. За нүүдэлсэн үү саяныхыг ээж байгаа хэлсэн. Энд чинь заан байхгүй юу? Тий. Одоо ногоод бац. Тэгдэг багц дөө. Энэ өнөөдөр энэ үдж байгаа 7 дахь багц. Гайгүй. Өчтөрөөс овоо болчих юм уу? Гайгүй байна. Хоногоор л уулна ахаад. Ямар амтыг эвлүүлж байгаа минийх үү? Би анааш. За анааш биш дээ эн чинь. Тийм ээ тэгээд буруу хэлчих. Нөгөө юу ахгүй тах. Зөв. Энэ нь юу? Наа чи анааш. За анааш энэ морьтой адилхан байна уу? Анааш юугаараа морьноос өөр байна? Хүзүүгээрээ. Хүзүү нурт байгаа үстэй тий. Манай ээж нөгөө ингэдэг байхгүй юу? Хичээлдээ юма онц хийгээд яах юм бол онц сурдаг гэсэн тэгэхээр би хаяны хийдэг. Заримдаа ээж юугаа шагнах уу гэхээр заримдаа чихэр мэхэр заримдаа дэвтэр дээр од мод тавьж өгдөг. Энэ дотроос хамгийн гоё бичсэн энийг харж бичээрэй мэдүү. За бичээд байна гэж. Яг цэг тавьсан газараас зүг ихлээрэ мэдүү. Эхлээд ийм анхан шатны ийм зураасууд ингэж зурж гараан зөвсрүүлж ягаад үсгнүүдээ бичдэг байхгүй юу. За юу. Яг шугамдаа тааруул. Одоо энийг ээшинд гүцээг бич. Наа чи гоё болчих. Миний хүү энэ юу шүү дээ. Энийг чи өөрөө Монгол загвар Монгол ах уу гэсэн шүү дээ, тийм ээ. Монгол ах уу гэдэг чинь аавнуудаа сайн зааж өгье мэдөө. Энэ чи ээж үнээс хааж ийн гэж ярьсан шүү дээ, тийм ээ. Ээж нь үнэнээс авсан сүүгээрээ яадгүй. Үнэнээс авсан сүүгээрээ юу хийдэг вэ ээж нь? Нөгөө юу хийдэг? Дүүгийн сүг хийдэг. Дүүгийн сүг хийн. За өөр заяа хөөрүүлээд яадаг вүлээ? Хөөрүүлээд уудаг. Тэгээд миний хүү уудаг тийм ээ. Самраад өглөө загсаагаад өрмийн яадаг уу? Өрмийн авдаг. Аавхан саяны ярьдаг чи ингээл тэр чигээрэл Монгол ах байхгүй. Ээжээ сунхад тоссон элстэй шороо. Ээлж чарлан мэгшгэд цуурай болгон дамжуулсан их нутгийн улс. Балчир оюуныг нь тэлсэн багын чулуун тоглоомуудаа орхин Эрдмийн их хаянд мордох их нүүдэлд хөл хөөрцгөлөн байгаа үүрийн цолмонгийн дараагийн буухөртөө сумын төв. Мэмнэсэж гараагүй шахан бяцхан охиноо халуун дулаан гэрийн орчинд сурах гэсэн аав ээжийн халуун хайр. Аавын гэрийн бүрээ арцны чулуутай нүлдээгээд ийхүү нүлээ. Мансан гал нь эргэж сэргэдэг Монгол нүүдлийн эзэнд Эрдмийн аяны 4 мялан сүүн цагаан цацал өргөв. Нэвлүүлэн заяа. За одоо багш нэрийн дуудаад миний өвдөд шууд багшийнхаа гаргасан хурав зөв нэрлээ шүү. За өөрийн цалмаа бид өөрөө. Би хинээс асуусан билээ? Өөрийн цалмаа бид өөрөө. Өөрөө хурав гэж. Зөв өвдөдөө. Зөв. Ингээ хурууга янз янзаар дараа асуух нь шүү дээ. Энэ хэд өөрөө? Би 2008 онд анхны 6 настай 1-р анги авч ажиллаж байсан. Энэ одоо энэ жилийн хүүхдүүд маань 2 дахь 6 настай анги нь болж байна. Өнөөдөр манай ангид нийт 25 сурагч ирсэн. Нийт 25 сурагчийн 90% нь
номын богцод амрагдсан. Тэгээд ерөнхий хүүхдүүдийн чадвар дэвшилсэн байна. Тэгээд сөөвд хамрагддаг хүүхэд ер нь харьцангуй цөөхөн байдаг. Сум орон нутгийн хувьд бол ээж аав нь хүүхдээ дагуулж орж ирж сөөвд өгч амж чадахгүй. Тэгээд гэрээрээ нүүж орж ирэх хэцүү, айлд байлгах хэцүү байдаг байсан. Одоо харин номын багц авснаар хүүхэд гэртээ юм хийдэг. Тэ бүх төрлийн одоо цэцэрлэгт хийдэг бүх үйлийг гэртээ гэрийн орчинд хийж байна. Энэ бол үнэхээр багштайч эцэг эхтэйч хүүхдтэйч маш өргөжтэй болжээ гэж миний хувьд дүгнж байна. Ямар дүрс вэ? Эндээс эхлэхгүй за ихэрч эндээс эхэлж яваад дараа нь ингээд дунд нь зай үлдэн заяа. Манай хүүхдийн 11 сараас хойш энэ багцыг үзэж байгаа. Тэгээд 10 багцаа яг бүгдийг нь үзэж эхэлсэн. Тэгээд энэ багцаар болохоор багтан дотор нь болохоор 3 тоглоом, 10 ном байсан. Тэгээд үлгэрийн ном, танин мэдэх үе, сэтгэн бодох чадвар гэсэн төрөл байсан. Тэгээд энэчнээс бүгдийг судалж үзээд миний хүүхд их зүйл суурсан. Би анх удаага 6 настай хүүхд оруулж байгаа л да. Залуу ээж аавын хувьд бол тэгээд хүүхдээ ер нь бол ихтгэлтэй байгаа, ер нь гайгүй сурч байх гэж бодож байна. Одоо нэг 4-5 жилийн дараа ахаад дүүн орох болохоор ер нь өөртөө бол ариун туршлага хөрөнгөлөөсөн байх гэж бодож байгаа. Тэгээд дараажгаа хүүхдийг сургуульд ороход ер нь бол чөлөөтэй зааж сургаж байх гэж ер нь бодож байгаа юм. Гэр бүлийн орчинд сургуульд бэлтгэх хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүд сурах чадвар эзэмшээгүй хүүхдүүдийн хооронд ямар ялгаа байна вэ? Хинтээнд хэрхэн яаж ажиллах вэ гэдгээ багш хичээлийн явцад мэдэж авлаа. 10 багцаа үзэж сурах бэлтгэлээ хангасан үрийн цолмонгийн хувьд зуны турш аав ээжийнхэн заасан зугаатай хичээлүүд үргэлжлэх мэт хөнгөн санагдана. Ийхүү эцэг эхийн тусламжтай хүүхдийг гэр бүлийн орчинд сургуульд бэлтгэх аргыг дурссан анхны эхлэл үр дүнгээ өглөө. 2014-өөс 15 оны хичээлийн жилд сургуульд суралцах 6 настай нийт 87 хүүхэд байгаагаас сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгт 44 хүүхэд хамрагдсан байдгийг. За үлдсэн 43 хүүхэд нь бол одоо алс хөдөө аав ээж нь мал малж амьдардаг учраас цэцэрлэгт одоо суралцах боломжгүй ийм хүүхдүүд байгаа. Ер нь бол сургууль нэг ижил төвшнөөс сургалтын гарааг эхэлдэг учраас өмнөх жилүүдэд ажиглаж байхад цэцэрлэгт хамрагдсан хүүхэд, цэцэрлэгт хамрагдаагүй хүүхэд хоёр бол яг мэдлэгийн төвшин бол харилцсан адилгүй байдаг юм аа. Тэгээд бид одоо энэ 13 оны 11-р сараас эхлээд энэ ном тоглоомын багцыг малчтын хүүхдүүдэд тарааж эцэг эхийн гэр бүлийнх нь орчинд энэ сургууль бэлтгэх хөтөлбөр энэ үйл ажиллагааг зохион байгуулж ирлээ. За энэ ном тоглоомын багцыг тарааж ашиглуулах явцын болон акцийн үнэлгээ хийхэд цэцэрлэгийн хүүхэд, цэцэрлэгт амрагдаагүй хүүхэд хоёрын мэдлэг, чадварын одоо төвшин бол нэг ижил төвшөнд орж ирж байна. За өмнө жилүүдэд цэцэрлэгт амрагдаагүй хүүхдүүд сургуульд орж ирэхэд сургалтаас хоцорсноор сургууль завсардах гэх мэт одоо сөрөг үзэгдлүүд гарч байсан бол энэ хичээлийн жилээс энэ одоо сөрөг үзэгдлүүд бол гарахаа боллоо. За энэ бол одоо бидний энэ санаачлан хийж байгаа энэ ажлыг улс орны хэмжээний болоод төрийн одоо боловсролын бодлого болгож оруулж ирвэл бас зүйтэй юм аа гэж үзэж байгаа. За энэ хөтөлбөрийг бид нэр хэрэгжүүлээд явж явах явцад бол олон нийтийн оролцоотой болоод эцэг эхийн оролцоотойгоор хүүхдийг цаашид сургуульд бэлтгэж болох юм а гэдэг ойлголт бол төрж байна. Ер нь бол энэ хөтөлбөрийг зааш хэрэгжүүлэхэд өдөөний хүүхдүүдийн сурч боловсрох, чанартай боловсрол эзэмших, чанартай сурах нөхцөл бололцоо одоо бүрэн дүүрэн хангагдах юм а гэж үзэж байгаамаа. Японы хүүхдийн хивээх сангийн Монгол дахь хөтөлбөр нь боловсрол шинжилх ухааны яамтай хамтран Дэлхийн банкны итгэлцлийн сан болох Японы нийгмийн хөгжлийн сангаас санхүүжилттэй алслагдсан хөдөөгийн малчтын хүүхдүүдийн бага боловсролын үр дүнг сайжруулах төслийг 2012 оны 6 дугаар сараас Аранхангай, Дорнод, Өвөр хангай болон Сүхбаатар аймгийн 30 сумад эцэг эх, иргэд, олон нийтийн оролцоотой
орон нутгийн захиргаа боловсролын байгууллагын дэмжлэгтэйгээр амжилттай хэрэгжүүлж байна. Тус төслийн шинэлэг санаачлагуудын нэг нь малчтын хүүхдэд зориулсан сургуульд бэлтгэх хөтөлбөр юм а. Уг хөтөлбөрийн дагуу сургуулийн өмнөх боловсролд хамрагдах боломжгүй малчин өрхийн хүүхдүүд гэр бүлдээ сургуульд бэлтгэгдэх боломжтой болж, залуу эцэг эхчүүд сургуулийн өмнөх боловсролтой дүүхийц мэдлэг, ур чадварыг хүүхэд дээн олгож, хүүхдийнхээ боловсролд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг энэхүү түүх өгүүлж байна. Энэ бүхнээс харахад уг хөтөлбөрийг цаашид улс орон даяар түгээн дэлгэрүүлснээр алслагдсан хөдөөгийн хүүхдүүд малчны хотгондоо сургуульд амжилттай бэлтгэгдэж, сургуульд ямар нэгэн хүндрэлгүйгээр элсэн суралцах боломжтой болж байгааг харуулж байна.